Зээунд үнэндээ дөргөөцөж хүүхдийг ийм зүйл хэлж жагаад улаан лог буруушаа гэж өрөмрөө маш их хүлээжтэйгээр харж шидэв. Түүний нүдэнд хичээсээ хүлээж буй нэг төвшин итгэлийг харуулж байна. Улаан лог инээн хэлэл тодруулаад энэ залууг болцоон дурж бүх зүйлийг бүхэлдэн нураажээ. Хамгийн хөвчтэй хэсэг нь ах тэр санд хүлээн зөвшөөрч гişийн хүлээжтийг шалтгаан тэгшилжээ. Хөөрхийн охин сүрч байхад энэ залуу хүсвэл түүнийг бие эмийн эсрэг тэхэн тулаан даваач гэсэн холтой байна. Өрөн саналыг татгалзаж цэнхэрлөө үүнийг хамгийн их хүсэж байгаа тул түүнтэй болцохыг хэлв. Үүнээс гадна тэрээр буцаж ирэхэд нь хувийн асуудлаар үнэхээр чухал зүйлийн талаар түүнээс ярилцахыг хүсэж байна. Өрөөм явахад чимээгүй байдал ноёлоо. Жэгуугаас юу хийхийг хүсэж байгааг нь асуув. Бяцхан цэнхэрлөө ичиж улаагаад чаргаар болохыг хүсжээ. Энэ хоёр чаргаар бууж хөвжилдэж буй Гималайн уулар хав бүсрүү дүр зураг шилжив. Манай том залуу ердийнхөөрөө 50 байж дэлхийн ертөнцийг тоосон шинжгүүгээр уулын нэрмэгээс хүртэл өсөрч байлаа. Ийм өндөр нь бяцхан амтны хүн дээр газар касан нүмэн хөөрөгдөж байна. Гүл айдаснасаа болоод хөлн бадэрсэн ч энэ үйл ажиллагааг нэлээд хүчтэй гэж үзв. Жид түүнийг босгож нуруунд дээрээ тавиад энэ нь илүү тохиромжтой эсхийг асуув. Гүл эцэст нь ахын нүдийг тагалж харааг нь хязгаарсав. Тавихаасаа илүүтэйгээр тэрхүү хүрхэн зөөлөн амтан ямсгалын замыг нь тавхаас нь хамрыг нь бас тавьсав. Энэ мөчийг харахад маш хүрхэн бөгөөд шин болоход эцэг өхөн хоёр хүндхэн хоол идэж дуусчээ. Хамгийн инээдтэй хэсэг бол энэ бяцхан луу сая ганцаараадар хаяж 20 өдөр амин идэж амтсан явдал юм. Кийл хажуу талаас нь амьсыг нь ажиглав. Жид түүнийг юу хийх гэж ордож байгааг асуухад тэр баярсан хүүхэд шиг амьсыг нь татаж авахыг ордог. Хариуцлагатай эцэг эхийн хувьд Жид түүний амьс тохир тул түүгээр тоглохгүй хайр санаалав. Оронд нь тэр үсээр нь тоолохыг хүссэн ч харамсалтай нь гээж үсийг нь алдснаа хуваалцав. Тэрээр уушлж гойхын тулд хүрхэн царай гаргав. Охиноо аз жаргалтай байлгахын тулд ах уурныг ширхэг үстэл хааж өгөөд энэ бол сүүрчин удаа шүү гэдгийг санаалав. Тэрээр мөн тоглох цаг гаргахын тулд бусдыг ашиглахыг хүсэхгүй байгаа бөгөөд түүнтэй тоглоход цаг үргэлж гарах тул гүлийг шууд асуухыг шаарджээ. Бяцхан луу үнийг сонсоод үнэхээр баяртай байсан бөгөөд өдөлгүй бомруугаа тэгрээд тогтой нарахгүй унтлаа. Түүнийг им тогтой унтж байхыг харсан Жид өнөөдөр яг их цэнхэрлөө анхны иччилтэй хүлээн авдаг өдөр гэдгийг санав. Учир нь лууны амьдралын туршид тэд тохирох орчин тохирох хүнд зүйлсийг олдог. Жишээлбэл ногоон луу өөрчлөг болсон гар уршилд анхаарсаа хандуулдаг. Алтан өвгийнхэн борхот шиг үүрдэг бол улаан өвгийнхэн тулааны талбарт дайн дуртай дайжид байдаг. Эцэст нь цэнхэрлөө бас өөрчлөлтөн тавтаасан зорилгогүйгээр тэдний дундаас хамгийн нэр хүчлөөтэй юм. Оронд нь хүүхэд найд хүрэхэд өмнөх эзнээс ичлэж хүлээж авдаг. Энэ нь яг л автар төлөв шиг юм. Өмнөх үеийнхний хүсэл зориг холбогдож шин цэнхэрлөөнүүдэд өөр даалгавар өгдөг. Эдгээр даалгавар нь цэнхэрлөөгийн амьдралын шогон болон хувирдаг бөгөөд тэдний хувь тавьсан юм. Одоо гэрэл өөрийг нь хүүхэд хэмээн дуудсан дээд цэнхэрлөө бас өмнөх үеийнхний нэгтэй хамт ангас руу живж байна. Цэнхэрлөө өөрийг нь дуудаж буй таниж бас хоолойг сонсох бөгөөд энэ нь бурхан шиг луунаас ирсэн ч түүнийг тайвшруулна. Энэ бол түүний өвөө байх ёстой. Төс амтан түүнийг өгтөн авч ирөөж бөгөөд аз жаргалтай амьдарч байгаад нь баяр хүргэв. Гол зөвшөөрч түүний тэр залууд хүсдэг шиг өөрт нь аз жаргал хүсдэг хүн байгааг бодлоо. Үүнээс болоод өмнөх үеийнх нь ирээдүйн харанхуй байгаа тул тэр хүнд даалгавар гүйцэтгэх ёстой гэдгийг тайлбарсан. Тэр зарим холбоотнуудаа алдаж магадгүй ч тэр үед охин өөрт чухал зүйлийг хамгаалах шаардлагатай. Бас зураачийн амьдралыг хөнгөлөхийн тулд сайнны аврах тун зүйл хүн болон хувирсаа. Гай өөрийн хүчинд дэрэгдэж байгаа ч өвөө нь хэний хэрхэн хамгаалах ёстой хэмжих учраас хамгийн чухал болох түүний зэрхийг зааж өгөв. Тэрээр өөрийн шидэнгийн байдлаараа тэднийг амжилттай хамгаалах болно. Товчондоо гэлийн царингаан зэвчлэлт бол амьдралтай эрхэмждэг хүмүүсийн хамгаалах явдал юм. Бяцхан охинд энгийн нэгэн даалгавар өгсөн бөгөөд тэрхүү эрчлэлттэй хамтлаг хоосон орон зай дуусчээ. Шинээр олж асан шийдвэр төгс байдалтайгаар бяцхан охин хайртай хүмүүсийн хамгаалахын тулд том бас хүчрэхэг болохыг хүсэж байна. Дараагийн хэсэгт бид гай болон хангалттай идэвхтэй байж чадаагүй дэ уучлалтгүйсэн түүний сүүдэр хоёрын уулзах кофе шоп дээр ирлээ. Хамгийн чухал нь манай залуу үйл үзэгдэгч байдлын талаарх мэдээллийг мэдхийг хүсэж байна. Сүүдэр нь том бөгөөд байлдан дагуулхад маш хэцүү гэрдэг ямар нэгэн хоор төвчийн дүнжин болох малайцын бөмбөгний тухай ярив. Аль өрөөнд ямар саржтайгааг хийх боломжгүй бөгөөд шилдэг ранкерууд хүртэл үүний төлөө амарсан байдаг. Леров дүнжинд төсөгчлийн арга хэмжээгээ зохион байгуулахар төлөвлөж байгаа бол үйл үзэгдэгчийн дагаж бичдэг ашиглан илүү олон ч төршийн хүмүүсийг бүтээхээр төсөвлөж байна. Зорилго нь юу вэ? Ливаныг энэ бүхний оргилж байрлуулах. Жидинараа харцаагүй татвардж байна. Үүний зэрэгцээ сүүдэр прототип X-ийн асуудлаас болж үйл үзэгдэгч байж тархсан тухай зорилгыг хуваалцав. Өөрөөр хэлбэл хүмүүс прототип X яригцны цаад дайслагчийг аль хэдийн хатуу хайж байна. Бүр манай залуугийн толгой дээр асар том шагнал тавьжээ. Энэ нь 15 шилдэг түвшний манай чулуу юм. Сайн таш нь энэ босгай гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс тэрээр сүүдэртээ одооноос ихэнх зөвхөн Орос болон
болон Виван дээр анхаарлаа төвлөрүүлэхийг даашгүй. Хамгийн чухал нь тэрээр мөн фестивалийн талаар ойч мэдхийг хүсэж байна. Сүүдэр хоёр даал хурд хоёуланд нь дуртай байгаа ч болон байгааг бол яагаад энэ с жигтэй ажиллаад байгааг гайхаж байна. Түүний ижлэлтээс хойш тэрээр хийдийг хамгаалагчийг ашиглаж гисэн тул манай хүүхэд юу бодоод байгааг хийж чадахгүй байна. Гинт манай залуу үр хэсгээс мессеж хүлээн аваа. Тэрээр гэр лүгээ харьж өгтөд тасран хамгаалагчийн зөвлөгөө өгөх тухай тайлбар сохирчлаа үүнд жаахан ирэлцжээ. Мэдээжийн хэрэг 3 хэн бүгд ярьж хийх шаардлагатай болно. Хөрхийг гэж нэгтгэх хүссэн ч уран маяш биш гэдгээр нь түүнийг шалав. Улаан өстэй нэгэн сүүлийн үед хич шалт үзүүлж GT хувийн романтик яриа өрнүүлэхээр татав. Энэ нь тэр дороо бүсэд өвчтөөсийн уур амьсгалыг шууд өгөө хийв. Шиндээ ерөн дагаа тол GT-хэд хоногийн өмнө ярихийг хүссэн зүйлийн талаар асууж санаа зовж байгаа эсхийг нь шавлав. Түүнийг суухад улаан луу өөрийнх нь хнэрээ фичер муутай болохоо хүлээн зөв. Хөдөл хийх яхав үүний сансаад бро хөтөл урам нь хуурч бүн түүний төвсөнд хангалттай хүчтэй гэдгийг түн баталж өг. Гэхдээ ерөмд тийм санаа зовосон асуудал байхгүй. Тэрээр оюутнуудын эсрэг ялалт байгуулсныхаа дараа ч гэсэн лугийн хүчнийхээ ачаар ясандаа дөрвөцдөг. Өөрөөр хэлбэл тэрээр лугийн зүрхнийхээ зарим хэсгийг ашиглах шаардлагатай болж шинэ хэлбэрээ хүртэл ичлэх шаажээ. Түүний төвшөнд хүртэл уг ялалтанд өрөөдмөр санагдсан юм. Түүнийг тайшруулсан жи түүний сацаар урсаж буй цас хэвэн биш тул тэр ажлын хэвтрхий хүчтэй байгааг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл тэрээр зөвхөн төрсэн байдлаасаа болоод нойрох чадвартай төрсөнд нь түүнийг ацтай гэж нэрлэв. Хэрв тэр хослоо шахаж гарахаар өөрийнхөө мөн чанартай тэмцэлдэж үүний төлөө асрах үн төлөх болно. Уоррен Мэридийн талаар санаа зовхойг хүсэхгүй байна. Түүний санаа зовдор цорын ганц зүйл бол одоо цагт хүчтэй байх явдал юм. Тэмдэглэлээ бичиж аваад тэрээр сургуулийн амралтын үеэр түүнд боломж олгохоо амлав. Улаан өстэй охин жид түүнд хэрхэн хүчтэй болох арга замыг биелэн зааж өгөх болно гэдгээр тодорхой арчлыг хүртэл ирүүлж байлаа. Энэ нь түүний амьдралын хамгийн том санал шиг санагдаж байна. Гэрч талархахын оронд бартан охин түүний шавалснаар түүнд тус хүрэх гэж байна гэж бодож байна. Дараа нь сургууль болон найз нөхөддөө дуртай гэдгээ шуудхан хэлдэг алдартай ширтэн охин бол халтанлаа байна. Түүнд ямар нэгэн хэрэгцээ байхгүй тул гай оронд нь бомбыг явуулахыг түүнээс хүсв. Гэсэн хэдий ч гэлээ яг сүүчин мөчөд ямар нэгэн илгээжтэд явахыг хүсч байгаа илэрхийлв. Академи оюутнуудыг цэргийн бааз руу илгээдэг бөгөөд тэрээр тийшээ явахад сонирхолтой байгаа ч яагаад гэж асуухад албанлуу сайн дурын ажил хийж шинэ хүмүүстэй уулзах дуртай гэдгийг хуваалцав. Мөн тэрээр цэргүүдэд зориулж тоглолт хийж чадна гэдгийг сонссон бөгөөд хэдийгээр түүнийг зөвшөөрөхгүй гэж бодож байсан ч энэ нь түүний мөн чанар гэр тогтч байлаа. Энд байгаа эцэг нь үүнийг бодож үзээд энэ сэдвэр дараа илүү дэлгэрэнгүй ярих болно гэдгээ тайлбарлав. Түүний бодлоор түүний хүсэл нь артан луухийн мөн чанартай нийцэж байна. Эцэст нь бомб байна. Тэрээр түүнийг зүгээр эсхийг асуухад ногоон луу амьдрал нь зөвхөн өөрийгөө болон нэгч дүүсээ халамжлахаас өөр зүйлгүй байсан тухайгаа хуваалцав. Түүнд ямар нэгэн зүйл хэрэгтэй талаар асуухад бомб зөвхөн аваг аймгасаа бодоод бүтээч зүйл дургүй гэдгийг батлан хэлв. Бас тэрээр чад ямар нэгэн зүйл хэрэгтэй эсхийг хамгийн түрүүнд асуусан хүн юм. Үнэн хэрэгтээ тэр охин хавчсан самбарыг нь булааж авч ямар нэгэн хайр дур хэрэгтэй байгаа талаар нь шоолж хамгийн зэрэгтэй үйлдэл хийж байна. Жи яриагаа дуусгасан ч энд байгаа бомб цогсохыг хүссэнгүй. Охин маш зэрэгтэй бөгөөд хүмүүс ерөнхийдөө ингэж ярьдаггүй гэдгийг түн сануулах зур. Тэр залуугийн үүртээр шууд суужээ. Тэрээр өвдөг нь өвдөж байна тийм болохоор доошоо буугаарэ гэж хэлэн аргаалахыг хичээх зурхын самбар дээр тэндээс хөтлөж түүнийг хөшин хүн гэж шалав. Гай түүнийг зогсоохоор тушаасан ч энэ охин үнэхээр дэндүү зэрэгтэй бөгөөд хол байхан оронд ингэж ярахын дахыг хүсэж байна. Тэрээр шууд гараас нь барьж түүнтэй илүү ойр байх хүслээ хүжин зөв. Бомб нүрээ түүнтэй ойртуулж хүссэн үедээ холдож болно гэдгийг сануулв. Офисын самжийн жин нэг тал руугаа унаж энэ хоёр хосууд хоёулаа доошоо унахад хүргэв. Бомб түүний дээр хөвтөж яхад ногоон луу түүнд хитрхийг санагдаж байгаа эсхээ үргэлжлүүлэн асуув. Жид түүний дээр зүрхэн цэвэж яхад сүнсэн зайлуулсан мэт шууд мансарсан байдалтай байна. Түүнийг ямар нэгэн чухал зүйл хийж өгч яах яг тэр мөчид манай залуугийн ач жаргалыг анх олгаалсан амьсгалтай новсны тухай өөр нэг үзэгдлийг олж авлаа. Ташрамт хэлэхэд гуй санамсаргүй байдлаар өрөөнд орж ирээд томчууд юу хийж байгааг асуув. Гай бомб түүнийг давтарч байна гэж тайлбарлахыг оролдсон ч охин зүгээр энгийн тоглоом тоглож исэн гэдгийг онцлон тавлав. Бомб бяцхан охиныг айлгсандаа уучлалдгүйсэн ч гууландаа энэ зугаа цэнгэлд нэгдэхийг хүсэж байна. Тэрээр бас зөвлөгөө өгөх ажлыг хийхийг хүсэж байна. Гай түүнд сургуульд явдаггүй гэдгийг сануулсан ч царайг нь харахад бяцхан охин маш их хатархаж байгаа хийж олно. Хаврын луу орой хоол биш гэхээр яарчлан явлаа. Гэхдээ түүнийг явах зур ямар нэгэн хорон мөзүүл харсан тул уг нь хотод нь твлөө. Академийн жилийн эцсийн арга хэмжээ зар сарбиж дэшхий даяар анхаарч татав. Засгийн газар гэлтэй болон зохикэр бүлүүд зэрэг хэрэг баригчид уг фестивал танд өргөж байгаа тул Африк олон зөрчилдөөний уул мөр тэнгэж татжээ. Иван эндэр дээр зогсож энэ нь Малайсын бөмбөг дүнжинд болно гэж зарлав. Хүндрээлийн төсний оюутнуудад хангалттай эсхийг мэдхийг хүссэн ярьцлага өгч байгаа бөгөөд
Вивон одоогийн бац нь өмнөх жилийнхээс хамаагүй хүчтэй гэдгийг тэнд батждаг. Мөн энэ баг нь оюутнуудаас бүртгэхээс гадна тогтсон гэлтэй болон гэр бүлтэй жинхэнэ ранкеруудыг багтаах болно. Өөрөөр хэлбэл тэд бэлтгэж хийхэд баггүй хугацаа зарцуулсан бөгөөд тэрээр тэдэнд дамждаг. Тэдэнд үйл явдлын талаар санаа зовнохоос илүү довтож хүлээн хангалттай шалтгаан бий. Гэрийнхээ зөрөгтөөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа Брогинд Сквак Паны түүний өдөрчгөдөр ажил тухай сайж өгөх шахжээ. Вивон Гара тийм байдлаар гинтэж байсан нь үнэхээр харгас хэрэг байсны Хашимото нэмж хэлв. Тэдний төлөвлөгөөг нураа хадгал өргөгүй зэтгсэн гэвч энэ залууд бүх үзэн ядч төлөрчээ. Гэсэн ч төлөвлөгөө нь биелэгдэхэд тэдний алдаа удахгүй зэсгтэн гэж Сквак Паны үзэж байна. Учир нь Вивонд зохих байр суурийг нь өгвөл тэд бүгдээрээ зохих хүндэтгэлийг хүлээх болно. Хоёр төслөө хоёулаа энэ үйл явц сайн бэлтгэхтэн гэж найдаж байна. Паны ямар нэгэн зүйлийг задлах гэж яснаа сүйчийн мөчөг боллоо. Гэвч энэ яхан бүсгүй Брогийн ухааныг эргүүлэх гэж тачаангу буяа ашиглан үнэн хийхийг түнд ятах. Хүсэж тачаалан дээлж тэр ичин улайлаа. Эцэст нь Паны бууж өгөөд үүнийг хинт ч битгий яриараа гэж найдав. Үнэн хэрэгтээ тэд энэ бүжигт гамшигын зэрэгийн хоёр ч четвэрхэн болно. Нэг гамшигын ангийн нэгнийг эсвэлхээ төлөвлөж байгаа юм. Хашимото довтлсондоо нэрсийг нь асуув. Паны гинт оцсны дуудлага хүлээж авахаас өмнө түүний хийж чадах царийн ганц хүн нь хагва байв. За энэ бүсгүй хин бэ гэж та хачиж магадгүй юм. Энэ бол чухал мэдээлэл хүлээн авснаа баталж буй. Ген хайртай сүдэр зарцажээ. Гэртээ голд Блүү хоёр хамтдаа тулан сууж яхад жээ хашаач юм явах гэхдээ үнэхээр халуухан хосчос өмсөж бэлгэж байлаа. Тэд гайхаж хоцроо. Гэх хором руу явж гинөө гэж асуухад Солонгос Жон Уик оршил хороо явж байгаагаа тодорхой хийв. Тэрээр гата хагавыгийн тухайд урсамжууд толгойд нэрвэлцээр алхаж явна. Энэ бол түүний өмнөх амьдралуудын ханыг нь тамилж байсан мөнөх бүсэр амтын. Залуу эзэн маань зугаалж явах зөөр хүмүүс аль гэртэн шиг харагдах зөвшөнтэй бүсгээр анхаартай шигтцээж байв. Жээ түүний харцнаас зайлсхийхийг оролцсон ч бэм түүнийг алсаа сарж харав. Дурлсан өхөн шиг гүнэрч гүйцэж ирэхдээ жээ яагаад им хоцсон өмсөнийг насав. Бэм ямар ч байсан түүний ямар хоцсон өмсгөр төлөвлөж байсныг ирээдүйг харж мэдсэн учраас түүн шиг хоцлохыг хүссэн болтой. Энэ бол өстэй заличин үйлдэл юм. Гээ иждэг загинч түүнийг буцаж явахыг хэлэхэд бэм үүнийг нь өрчлөн тамирсан байлаа. Түүнд өөрийнх нь төсөлд хэрэг болно гэдгийг онцлоод бүм мэдээж үгүй гэж хэлнэ гэдгийг батлав. Гэрч хүүдэн сэтгэлтэй шít ууртай харсны дараа бүн газар унаж тэр дутуу болсон мэт уйлан түүнийг гэртээ харахгүй. Нууцлахаа болж гээхийн нэгнийг алтаар явахтаа суурт явж байгаа мэдэгдээд өөрийгөө ерөөсөө сайн хүн биш гэдгийг онцлоо. Үнэн хэрэгтээ тэр улам олон хүнийг алж арга байрс нь өргөж хамгийн харгас байх болно. Тийм ч учраас тэр ногоон зөө ийм амжилттай зүйлсийг харахыг хүсэхгүй байна. Тиймээс тэр бүмийг одоо гэртээ харихыг шаардав. Буцаж явахын оронд бэм ногоон зөө овгийн гишүүний хувьд ирээдүйг харах чадвартай гэдгийг хэлв. Зөвхөн тэрч биш. Тэр харсан зүйлсийнхээ төлөө ямар ч арга хэмжээ авч чаддаггүй байна. Жишээлбэл саяхан тэр сэтгцэн өвчтэй хүү 20 жилийн турш хэсэрч байсан ижээ хөнөж би харжээ. Архан дэндүү харахс байсан ч тэр юу ч хийж чадаагүй юм. Гэхдээ энэ залуугийн хувьд бол тэр бүхнийг хийхийг хүсэж байна. Тэр хоёр хам тэрээр өмнө нэг эмэгтэй хамтдаа аварч ясан шигээ түнд туслахыг хүсэж байна. Эпир өксийг сонсоод Джейсонаа алдаад хэрэг дааш хурдан саад болоо шууд гэртээ буцааж явах болцолтойгоор анхудаа боож өгөв. Сэтгэл нь хөдөлсөн бэм амьдралдаа хамгийн их аз жаргалтай байлаа. Үйл явдал Япон улсын Киото хот руу шилжиж хүүхдийн эзэн хагаваа явахад бэлтгэж байна. Гоёмсог харагдах том зочид буудлын руу шилжвэ. Жэ болон түүний хайрт хоёр танхимд орж ирмэрцээ. Хамгийн түрүүнд түүнээс жиглүү тансаг харагдах өсөө зугаалж ахыг харав. Энэ бол түүний толдох гэж би өвчийн тасааны байшил гэдэгт тэр гайхжээ. Чадвараа ашигласан үүнийг баг зэрэг харж байсан ч тэрээр амьдралтаа анх удаа нүдэрээ харж байна. Тиймээс энд тулаан гарах гэж байгаа нь түүнд маш их эмч замбраагүй. Ойлгомжгүй санагдана. Эргэн тойронд ямар нэгэн чөтгөрхөн мэдрэдэггүй байсан ч дайснууд байгаа тул санар сэрэмжтэй байхыг санаалан жиурах шалхав. Нэг эмэгтэй хурж ирв. Тэр бол ганган улаан дайсантай шаргал өстэй бүсгүй бөгөөд ген гэр бүлийг сонирхож байгаа илэрхийлв. Залуу нууцаар үйл ажиллагаа явуулах дуртай Кануки овгийн хүн гэдгээ 50 байдлаар хэлв. Үүнтэй зэрэгцээд ингэр бүх энэ царайлаг залуутай гэдгийг тэр мэдээгүй байсан нь бүмийг баг зэрэг хартахад хүргэв. Тэр залуутай бүжиглэхийг хүссэн ч жээ бүжиглэж чадахгүй гэдэг шалтгаанаар татгалзав. Эмэгтэй үнийг энгийнээр хүлээж авч өөрөө өдөртөө илэрхийлсэн боловч бэм шууд дундуур нь орж 90 гарн дээр нь шүүрч аваад твэрч байгаад тэд аль хэдийн хамт бүжиглэхээр төлөвлөсөн гэдгээ хэлв. Энэ бол шаргал өст бүсгээр дормжлохныг арга байсан бөгөөд тэр охин орсиж бухимдтай эргээд яв. Энэ хооронд бэм үнэхээр бүжиглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж дайсны харцлагыг төрүүлжгүй тулд орчиндөө ус хамгийн сайн арга гэж үзэн түүнээс хамт бүжиглэхийг хүсв. Даалгаврын төлөө түүнд бас төгс шалтгаан байлаа. Эцэст нь жээ даалгаврыг чухалчилж түүний гараа сатхан зөвшөөрөв. Тэдний эргэн тойронд хүмүүс энэ хосын талаар шууд л асууж эхлэв. Ойр хавийн хүмүүс олонний анхаарлыг татсан энэхүү алтартын шиг хоёр хүнийг биширч байлаа. Охтууд залуу хүсч залуучууд бүсгийг харж байв. Бэм бүчгийн хөдөлгөөнөөс хайжирсныг мах гэж байх зөөрч жээ түүнийг эргүүлж тойруулав. Даалгавартаа анхаарсаа хандуулахыг жээ сануулхад
Ямар нэгэн ч төр хүний шинж тэмдэг одоо хэн харагдахгүй хിവэр байна гэж бөмхөв. Эндхийн хүмүүс эрүүл сараас харагдаж байгаа тул түүний хайж би хүнийхэн талаар тэхэн асуув. Тэр хүн хөгжин тоглож уран бүтээч дүрс сэдвийг тасаарч тухайлцаадыг хийсэн хүн нь хүрээд ирэв. Конуцки овгийн хоёр тохиутай уулзахаар өнөө хүн өөрөө хүрээд иржээ. Зохион байгуулагчийн хувьд төсөвч би хагаваа тэдний сайхан бүжгийг тасалдуулсандаа уучлалтгүй. Тэрээр мөн харуу химэн өөрийгөө танилцуулсан үзэсгэлэнт бим буюу түүний нарийн бичгийн дараатай танилцав. Хаврын зүү хөгшнийг сайхан хөгжин тоглолтог химээ магтаж хагаваа түүний өмнө дараахан царайсав. Жид өртөж ирээд тэд үдшгийн гол анхаарлыг татахын тулд хос хэрвэхээ болох хэрэгтэй гэж тэр шаардав. Хагаваа инээд алдаад энэ байдлаараа явбал дараагийн удаа түүнийг эзэхдээ химээ менжих болно гэдгийг хэлв. Манай залуу түүнийг дүрээсээ хэтэрхий хэвтрүүлж гэн гэж бодож ирсэн ч хаврын зүү түүнд эвгүй царай гарахгүй байхыг хашигнан хэлв. Түүнийг марчж хаад манай залуу өвдөс тоглолт нь хизээ хшгийг асуугаад удахгүй ирчих гэж яагаад мэдэв. Үүнийг анх удаа сонссон бим давтарч харин өвөн мөнийг уусмөр үлдээн гэж найдаж байна. Түүнийг холдуулахад Жийн залуу гүсдахыг хүсэж байгааг бим ойлгов. Гагцхүү энэ хамгийн төвхтэй хэсэг юм. Энэ гайхал амтан үнэн хэрэгтэй хөшгөө мөх билээ. Үндэ зэрэгцээд дахин эмэл хавтан тодорхой хугацаа буюу яг арав жижиг хугацаа шаарддаг байна. Читийн анхны төлөвлөгөө бол энэ тархан өвөнтэй хамт бүх хөдөлгөөийг устгах байсан ч зарим нэг зугаа цэнгшиг явуулахад татгалж төсөөжгүй байв. Хагавын тоглолт таймны дүр төрсөд бөмбөг яриад байгааг нь ойлгож чадахгүй байлаа. Өвний бүрмөсөн устгах харгал хандалт ногоон луу энд жинхэнэ мутасын хүний өдөрт тоглож байна. Хагавын хувьд тэрээр төгөлдөр хуур зугааныг харсны дараа жинхэнэ төлөвлөгөөндөө орцов. Үдшийн төгсгөл Жэбүмигийн дуусгахыг хүлээсэн боловч тэр бүлжээ завгүй байгаа бололтой. Буцаж явах хангалттай хугацаа байгааг тэр сануулсан боловч энэ тоглолт түнд үнэхээр их тав өдөр төрүүлсэн байв. Манай залуу энэ газар тэр шиг хүнд тохиромжгүй гэж үзэж байна. Хур тавилантай байсан ч тэр үннийг мэд хэрэгтэй бөгөөд энэ бол тэр шиг цайрхан гинэн сэтгэлтэй хүнд зориулагдаагүй. Аврагад идэвхсэн хүмүүсээр дүүрсэн газар юм. Энэ нь түнд яагаад ийм газар байх ёсгүй атлаа энэ дэшний гайхахад хүрв. Байн минь асуултын талаар эргэцүүлсний эцэс түүнийг ганцаардуулахыг хүсээгүйгээ чин сэтгэлээсээ хүлээн зөв. Жэ үнийг ойлгохгүй бөгөөд хагавыг бүрмөсөн устгах харгаа болно гэдгийг онцлоо. Байн мариун цэврийн өрөөнөөс гарч ирээд ямар нэгэн зүйл төлөвлөж завгүй байснаа хэлээд өөртөө идэвхтэй инээн сэвсэн маргааш хагав сүрчийн тоглолтоо тоглоно гэдгийг жээд батлан өгсөв. Тэр өдрийн тухай ярихад өвгөн дахин нэг удаа тоглоход бэлэн болжээ. Түүний зөхиосон аяа зүзгчдийн арга тахтай хүртэв. Түүнийг тоглож хэмэрч хөгжим нь эдгээр хүмүүсийг сэтгэл хөдлөлтөд автолов. Жэ болон бом хоёр хിവэр үлдэв. Ямар ч нөлөөгөө үлдэв. Төлөвлөгөөгөө ишхийн тулд Grim Reaper түүнлөө хандан бичвчтэй байхыг сануулад одоо харах зүйл нь түүний хувьд хамгийн аимшигтай дурсан жоох болно гэж хэлв. Тэрээр дарсны хонтхыг газар тунгаж хагасан. Тэдэн зүү шигтжсэн оюу хаан хинжтэд орсон бүх хүүхэлдэйнүүдийн анхаарлыг татав. Өөрийнх нь гайхалтай тоглолтыг таслах зэрэг зүрх гаргасан хорсон хагаваа тэд хоёр зүү дайрав. Бүх зүйл замбраагүй болох зөөр манай залуу болон өхөн хоёр тун тайван хിവэр үлдэв. Эргэн тойрныхоо хүмүүсийг хараад бомб тэдний хинэнч амьд биш гэдгийг ойлгов. Газа хүлэн авалтын хүмүүс үнэндээ цогцсон эсхийг жай түнээс асуусан хипшин хормын өмнөх үйл явдлаараа буцацгаая. Охин тэд бүгд хагаваагийн ашиглаж буй зүгээр хүүхэлдэйнүүд гэдгийг хийж түүнийг батлав. Манай залуу түнээс яаж ингэтлээ биштэй байгааг асуухад тэрээр л учраас үүнийг мэдэрч чаддаг гэж хэлж өв. Тэрээр хин нэгэнд хүрэхэд тэднийг амьд эсвэл амьгүй болохыг мэдэрч чадна. Тэрээр охтын нэгэнд хүрэхэд ялимгүй аим шинж мэдрэгдсэн бөгөөд тэдний гарч хүч хэн л амьд үлдсэн мэт санагдсан нь түүнд таагүй. Энэ хүн хүний чих цөвлөлдөг хав. Битэй бөгөөд өөрийнх нь хөгжмийг л зөвхөн сонсох хүүхдэнүүд болохын тулд тэрээр наасан байсан гэдгийг манай залуу тайлбарлав. Тэрээр энэ нууцыг олж мэдхээс өмнө хагавыг олж явахдаа өмнө хямдчлуудаа дэндүү төвчээр байснаа харав. Бомб хагавагийн өвшгүй мөхийн талаар асуугаад демоны гэрээ хэрхэн ажилтгийг тайлбарлав. Тэрээр хувирсны дараа демон зорилгоо биелүүлж чадахгүй бол үс салют процесс буюу гүйцэтгэх шатыг туулах хэвээр харуулсан тулд зураг зурв. Тэрээр асуудлыг шийдэх төлөвлөгөөг сэтгэл хангалуун төшөөлж харин манай залуу хагавыг нөөж байгаа зүйлээ харуулахыг алдчихыг хүссэн тул үүнийг зөвшөөрөв. Ийхүү тэрээр бомбын гаргасан төлөвлөгөөний дагуу явахар шийдэв. Одоо руу буцаж ирэхэд тоглолтын тасалцсанд уурсан хагаваа төгөлдөр хуурай тоглохоо болоод чангаар хашгирав. Тэрээр дагалдагчдаа халдагчдын чихийг тасахыг тушаахад асуугч цагтснууд өсвсөн наратнууд шиг урагш эсрэн дайрав. Тал бүрээсээ хүрээлэгдсэн бомб чаагаас энэ бол түүний байнга нүр талдаг харигс ертөнц мөн эсхийг асуув. Түүнийг толгой төхөд охиндүүдээ хачин яш шийдэмгий байв. Тэрээр зүгээр л түүний ард засаад хамгаалж үзбхийн оронд түүний ертөнцийг илүү сайн ойлгохыг хүссэн. Үйл үзэгдэх хасар их дараач асуугч цагтснуудыг хол гихчин шийдэв. Тэдний хөлдөр гэрчсэн шидэт таргууд гарч ирэн хамгийн шилдэг чадвар болох луугийн хилээ гарах зур охин өсөн сашхинд хийсэн зогсжээ. Энэхүү галзуу хүч нь бүх барилгыг чичиргэж асуугч цагтснуудыг шидэт гинжээр чанга гэрчин төвчөв. Бүр хагаа хүртэл гинжнээс тогтож чадалгүй газар дээрээ хөшөв. Охин жидэд хандан хүүхэлдэйнүүдийг өөрөө тогтоон барих тул хүүхэлдэйн эзэн рүү анхаарсаа хандуулахыг хийв. Манай залуу толгой төхөн үндсэн байруугаа хүчийн хар зурвс мэд дэгдэн очив. Хагаа гэрчсэн шидэт таргийн эсрэг дэмэл тэнцэлдэж энэ мав цагирыг өөрийг нь засаж чадахгүй хэмээн архиж байсан ч Харис демоны энергийн нөлөөгөөр өхний бие сальдаж луугийн хайрсан бүтгэж эхлэв. Түүнийг гүйж яхахыг хараад жи түүнийг хагаа шиг демонтой ганцаараа харьцахад дэндүү жаахан хിവэрэ байгааг ойлгов.
Алхагч цагтснууд энэ цашааныг ашиглан урагшаад байсан ч манай залуу сэлмээр далайн агаарыг цэхар гэршийн зөрөсүүдийг үүсгэж тайснуудаа хол шидэв. Тоглолт нь сүйдсэнд хашигцсаар байгаа хагаа хөрөв тэрээр хүйднэр ширдэв. Хүүхдийн эзэн тэднийг үзэгчдийнхээ байнгын гишүүн болохын тулд чихийг нь тасна гэж сүрдөөжээд өөрийгөө хүчрхэгжүүлэхийн тулд хүүхдэнүүдийнхээ энергийг сарч гооч төлөв рүүгээ шилжив. Логийн мап хагарч демоны энергид бүрэн хүчгүй болсон бонг шалан дээр өнөв. Тэрээр амьсгалын шидийг илүү удаан барьж чаддаггүйдээ өөрчлөлт гойход жид түнд хангалттай гавья байгуулсныг зөөсөн хийв. Охин түнлүүдээ шарахад манай залуу сүртэй байдал гаргаад бүхнийг өвчнөнд даатахад орхий гэж хэлв. Энэ хооронд Хагава тэдний байгаа байдал түүний урьдчилгийг гутаасан зүгээр л ядраатай чимээ химээ хашгиран гарцарсан мэд урагшисрв. Демон ойртож ирэхэд охин Батрыг сэрэмжлүүлсэн ч хэдийн дөрөөцсөн болтой. Язгуурснуудын чихийг тасддаг ямар нэгэн эртний уламжлалын тухай манай залуу ярихыг сонсох хүртлээр хүүхдийн эзэн хүртэл өөрийгөө нэгэн хүн гэж боджээ. Энэ хүнээ санаагаа олсон эсхийг түүнээс асуугаад түүний хөгжим ямар ч тотохгүй болохыг хэлв. Хүүхдийн эзэн өөрийнх нь хөгжмийг муулахыг хүссэнгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл шийдэхээс өмнө толгойд хүзүүнээс нь шууд тас цавчигдв. Царчих хүч нь маш хүчтэй байсан тул тэнгэр баганцсан байр сууч чирч хагуугийн толгойг цогцсдэр чигтээ өждөв. Түүний толгой харц цасны дунд шаран дээр өнхрөн одов. Манай залуу ямар ч сэтгэл хөдлөлгүй засаж байгаад тоглоом дуусны мэдэрдэв. Жид толгойг хөлөөрөө зөксөөхөд охин түндөө хараад түүний хүчтэй болохыг ойлгов. Охин түүний дуудахад хүүхдийн эзэн үгээр өгөхгүй гэдгийг тэрээр амлаж төгөв. Яг тэр үед Хагава инээж эхлээд манай залуу өөрийг нь сайн мэдэх ёстой хүлээн зөвшөөрөв. Тэрээр ихэнх супер хүн зэрэгтнүүдээс дасан хүч чадвартай бөгөөд манай залуу түүнийг мэддэг гэдг нь түүний хүс гэдгийг шилтгэн. Демон залуу түүнээс дэлхийн их тайван эсвэл өөр ямар нэгэн зүйл хүсэж байгаа гэж бадан зорилгын талаар асууж эхлэв. Гэхдээ цогцсдаж дэндүү их химээрч химээ манай залуу түүнийг дуугүй болохов. Үзэгчд нь өгсөн тул тэрээр тэдэнд зориулж тань тоглолт үзүүлж чадахгүй бөгөөд амар баркагийн олгосон хөшгөө мөх чанараа алдах болно. Манай залуу эзнийхэн нэрийг хүртэл мэддэг байгаа тага бага зэрэг гайхав гэсэн Дич тэрээр үзчихгүйгээр ч гэсэн тоглож чадах тул хараахан ялгагдаагүй. Гэдэгтээ ихтэй хിവэр бай. Түүнчлэн тоглолт нь хангалттай сайн биш учраас үзэгчд нь явлаа гэхэд тэрээр үргэлж сайжирч илүү олон үзэгчдийг бий болгож чадна. Үүний дараа тэр залуу тасарсан биеэсээ цорд утаснууд гаргаж бомб руу чиглүүлэн шидэв. Охин цочирдсандаа юу ч хийж амжихгүй утасанд баригдав. Гай хүчтэй байж болох ч охин нь дэндүү сүр дараа гэдгийг хагаа хүлээн зөвшөөрөв. Хин нэгэн ямар ч хүчтэй байсан хамаагүй. Хүний мөн чанар нь хിവэр байгаа цагт тэд өөрсдийгөө хянаж чаддаг. Манай залууг ухаанаараа ярьчлаа гэж бодсон нөгөө залуу хайр дурсан түүний уналтын шашхан гэдгийг хэлж эхлэв. Хэрв тэр өөрт нь хүрэх юм бол охиныг аасна гэж сөрдөөв. Харин юу ч хийхгүй бол охин өөрийг нь аасна гэв. Түүний цорын ганц сонголт бол өөрийгөө эсвэл охиныг олох явдал юм. Харамсалтай нь энэ хөгшин хинтээ орооцолдсон отгонч мэдсэнгүү. Бомб тэр хурц шилний хилтгэхийг барин жидрүү дайрахад тэрээр отгонч тоосон шинжгүй хүүхдийн эзэн аншигтай муухай хоббитай юм гэж хэлв. Тэгээд гинт толгоогоо эргүүлэн түүнийг хараад өөрчлөгдөгөд нь баяртай байгаахад тэмдэглэв. Өвөн цочиж айгаад юу гэсэн үг болохыг нь ойлгож амжаагүй хат нөгөө залуу сүнсний ертөнц рүү шилжив. Энэ бүхэн хормог зүйл үү гэж хайхаж байтал бомб артм гарч ирээд түүнийг яг одоо өөрийнх нь оюун санааны ертөнцид байгаа хэлв. Харин ч түүнд хянуулъя гэсэнгүү. Харин тэр утсаар дамжуулан өөрөө түүнийг хянаж охины хүн биш гэдгийг өвөн ухаараад дайрах гэсэн болооч хэдийн оройтсан байв. Бомб өөрийнх нь хүчний их үүсвэр ногоон луунуудаас гартай бөгөөд хэдийс алдараа ч гэсэн түн шихүнд хизээч харагдахгүй гэдгийг хэлв. Хагава ногоон луунуудын тухай сонсч байснаа саасан ч тэднийг үлгэр домгийн амтэрч гэж боддог байжээ. Түүнийг бүрэн хүч орхисны дараа охин эцэст нь түнд өөрийг нь гай амраг гэдг нь бас ташаа ойлголт байсныг хэлв. Залуу дахин өөр газар руу шилжих үедээ хашгирч эхлэв. Энэ удаад тэрээр сүм дотор төвлөр хуур дээр суужээ. Зочид бууд хинурсан учраас тоглолтоо дуусгахын тулд өөр тишээ авчирсан гэж гай түнд хэлв. Энэ бол түүний хүмүүсийн хүүхдээ шиг өдөртөн бие биеэр нь харагцлж үйлдүүлж байсан яг тэр газар юм. Тэдний дунд хайртай эмэгтэйгээ өөрийн гараараас хот хүрсэн манай залуу байсан. Тэрхүү бүх дурсамжууд толгойд нь эргэн ирэхэд жид чимээгөө зогсжээ. Дараа нь тэрээр энэ бол энэ демоны хувьд хамгийн сүүлийн тайзаа холно гэж зарсав. Үүнийг сонсоод Хагава инээж хөгжин зохиохын тулд сэтгэлээ чананд босч түр тулцснаа санаалав. Үзэгчд нь тоглолтыг нь санаж байгаа цагт тэр өгөхгүй. Залуужийнхан хэтрүүлэн баярлж тоглолтыг нь сонссны дараа тэд амьд үлдсэн учраас өөрийг нь алж чадахгүй гэдгийг мэдгэв. Манай залуу гинт түүний толгойг аваад түүнийг зүгээж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч энэ нь өөр аргаар түүнийг алж чадахгүй гэсэн үг шим. Дараагийн мөчид тэрээр гаг хүжийг нь тас цавчиж эхлээд хэрвч төрч зориулж тоглолт үзүүлж чадахгүй бол түүний гэрээ ашиглахаас өөр аргагүй байж дорно. Гарыг нь тасалсны дараа бас түүний нүдлөө нэгт хараад өөртөө зориулж үзүүлбэр үзүүлэхийг тушаана. Хагав сандарч ихэлсэн ч өөрийгөө эвгэж чадна гэж бодсоор байна. Гэвч бомбын манай түүний биеийг эдгийхэд саад уйж байгаа нь тогтоогдно. Өөр сонголт үлдээгүй тул занг үзүүлбэр үзүүлэхийн тулд толгоогоо төгөлдөр хуур руу зохиж эхэлсэн ч
Чон шиг ад цэцгэр энэ хог шиг хөгжмийг сонсохгүй. Үүний үр дүнд түүний гэрээ цэцрэгдэж тэр шатаж өгөө болно. Гэ түүний шатаж буй үйлдвэрлэлүүдийн нэгийг барьж аваад буцаад шиднэ. Охин түүний хариу үйлдэлийг анзаараад энэ газар юу болсныг асууна. Тэр хариулхан орон тацрыг нь чимхэд дахин ийм аюултай зүйл битгий хий гэж хэлнэ. Бомб хэрэг тгээгүй байсан бол тэр залуу одоо чамд байх байсан гэж хондлоно. Манай хүү түүнийг зүг гэдгийг мэдж байгаа тул толгойг нь нэлээд харих цаг болсныг хэлнэ. Гэртээ ирээд бид түүнийг өдрийн тэмдэглэлтэй ажилтны тайсан бичиж байгааг харж байна. Тэрээр тайсандаа күтийн тасаар өнөө хүртэл ажилласан янз бүрийн зүйлсэн талаар бичжээ. Энэ нь голдуу түүний зан чанар, өг хөдлөлийн тухай байдаг. Тэр бас түүний өнгөсөн зөрөгтэй даашинжид дуртай байсан тухай бичжээ. Бомб манай хүүгийн тухай фин зохиол бичих завгүй хат тэр өрөөнд орж ирээд юу хийж байгааг нь асууна. Охин тэр дараа өдрийн тэмдэглэл рүүгээ гараа явуулж нөөснө нь түүнийг улам ихсэж ирэхэд хүргэнэ. Тэр юу бичиж байсныг нь асуухад тэр зүгээр л түнд эсвэл санагдсан үедээ одод бүгжсэн гэж хэлнэ. Бас л жаахан сэжигтэй санагдсан ч тэр үүнд итгэж байгаа болоод гараад явчихна. Бомб санаа алдаад тэр өөрийнх нь юу хийж байгааг огт тоодоггүй байсан хэвлээ. Яагаад ийм болсныг гайхна. Энэ нь түүнийг тэдний улмаас өөрчлөгдөж байна уу гэж бодоход хүргэнэ. Түүнийг бодолд дарагдаж байх зурггүй нинжа шиг өрөөнд орж ирээд өдрийн тэмдэглэлийг нь уншиж эхэлнэ. Охин дүүн гэдгээ ойсох хүртлэх хэсэг зөөр сандагч твтэн. Гүзээ түүний зургийг шаалсныхаа дараа аваасаа холхаасан үнэмшихээ түүнд үзүүлнэ. Бомб түүнээс үнэмшихийг нь булааж аваад холгоо хийж болохгүй гэдгийг хижээд буцааж өгөхийг санал болгоно. Гэвч тэр үедээ хараад картанд ямар нэг зүйл байгааг анзаарна. Үүний дараа үйл явдал дэлхийн супер хүмүүсийн холбооны төв байр руу шилжинэ. Хин нэгэн Киотогийн зочид буудалд орсон хэргийн талаар мэдээж мэдээг үзэж байна. Өөрчлөсөн мөрдөн байцаалтын ятаас үзэхэд сэжигтэн нь супер хүн байх магадлалтай байна. Холбооны туслах Жефферсон антена мэдээг сонсоод бухимдаж 13 дугаар байранд ордог супер хүн миниматаас тайлбар өгсөн. Тэр түүнд хариу өгөхийн оронд харцаа буруулан чимээгүй зогсно. Залуу тэр энэ хэргийн болон цаад эзэн талаар юу ч мэдэхгүй байна гэж өрөөжлөлөн хашгирна. Энэ бүхнийг сонссон охин санаа алдаад түүний хитрхи чангад угаж байна гэж хэлнэ. Энэ нь бас зэг хэлийг нүүлж дараа нь хариулт хүсэж байгаа тул үүнд хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг олж мэрхийг түнлүү хашгирч чаардна. Охин үүнийг шалгаж үзэхээ хэлээд явах гэтэл тэр түүнийг дуудаж буцаан үйл мэдэгдэх хүний ирүүсэн тайсан гүзүүлнэ. Энэ нь Малайзийн бөмбөгчтэй талбай Дохлерийн оны төгсгөлийн арга хэмжээний тухай юм. Тайланд тэр барнд ямар нэг зүйл болох гэж байгаа тухай дурджээ. Үүнийг сонссон охин түүнээс энэ нь чөтгөр хүний тухай юм уу гэж асуухад тэрээр батлан хэлнэ. Гамшигын зэрэгслийн чөтгөр хүн болон гамшигын дээд зэрэгслийн чөтгөр хүн холбоонд нэвтэрсэн тогтоогджээ. Энэ нь эцэст нь миниматын анхаарлыг татаж ширээ алхтан сайнны хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж чадах сэхийг түүнээс асууна. Залуу хөх тайлан түүний ширээн дээрээс олдсон бөгөөд үүнийг авчирсан хүн тэтгэвчээ нууцаар нэвтэрч чадхуус чадвартай байсан гэдгийг хэлнэ. Тэр ихэндээ үүнийг шовлон гэж таасангүй. Өнгөрөөсөн ч бодож үзсний эцэст энэ нь үнэхээр утга учиртай болохыг ойлгожээ. Дараа нь охин түүнээс яагаад энэ бүхнийг өөрт нь хийж байгааг асууна. Малайзийн талбай Японы нутаг дэсгэрийн усанд байдаг бөгөөд тэдний тагнуулын мэдээлжээр бас канич төр хүний баг тийшээ чигэж байгааг тэр тайлбарж өгнө. Холбооны тусгай хүчнийхэн нэвтрэгчдийг хайж авах хооронд түүний үүрэг бол энэ аюулыг устгах явдал юм. Энэ бүхэн нууц учраас тэд үүнийг олон нийтэд ил болгож болохгүй. Гарч часныхаа дараа минимоын залуу бүх бохир ажлыг тэдгээрээ хийлгэж байгаа болохоор Японы хааны гэр бүлийг үнэхээр дорд үздэг юм байна гэж бодно. Дараа нь тэр тайлангийн талаар бодож ирсэн бөгөөд энэ нь хагав алга болсон явдалтай холбоотой байх ёстойг ойлгоно. Үйл явдал улам эрчимжиж эвсэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж иргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглон байн заавал бүртгүүлээрэй.